НТВ-ийн мэдээ хотоодны хорт хавдраа ялан дийлсэн 70 настай гүйлтийн тамирчин Эрдэнэ чимгийг онцолж байна. Тэрээр бага залуугаасаа спортоор хичээллэж, дотоод гадаадын олон тэмцээн уралдаанд оролцож, нийт 129 медаль хүртсэн нь түүний бүх өв хөрөнгө болон үлджээ. Хорт хавдар тусаж дахиж гүйж чадахгүй болохоос айж байсан ч бие сэтгэлээрээ хүчтэй байж чадсанаар эргэн спортын амьдралтаа хөл тавьжээ. Ерөөсөө би айгүй сайхан мэдрэмж төрдөг юм аа. Ингээ гүүхээрээ л би ерөөсөө их сайхан байдیں۔ Ерөөсөө би нэг гүүхийн төлөө төрсөн л хүн юм шиг байгаа юм. Ер нь гүүхэл их дуртай би ямар сандаа хаалгаа хэлэгчээд босч ирээд юмчээ би одоо бүүж болох юм байгаа үстэйг асуугаад босчихсон гэсэн. Тэгэхээр зэрэг яг би ерөөсөө гүүхэл их дуртай юм шиг байна. Нэг тархиныхаа хаалгааг хэлэгчээд юмчээсээ тэгж асууж исэн гэсэн. Тэгэхээр би ер нь гүүхийн одон төрсөн юм шиг байна. Дуртай л юм шиг байна. Би ер нь юм боддгоо. Би ер нь унтахтаа ч гэсэн ер нь миний нойрмор айгүй сайн шин. Бус тамирчид чинь зүгээр ингээл хямраал шин минь унтаж байхгүй байхад би чинь тэгэл сайхан унтаал над чиг их иддэг юм байхгүй. Тэгэл өстө хоол юунд найрын сайн байхаараа л зэрэг би ер нь сайн байдаг байх л гэж өөрийгөө боддتي. Тэгээ ерөөсөө би гүүхтэй ч гэсэн би ямар ч юу төрдөггүй. Би зүгээр тэгэл гарсан чигээр би ерөөсөө өөрт бодсон бодлоо байгаа юм чинь тэрэндээ өрн шүү гэсэн л бодолтой л би гүйдэг. Эрдэнэ чимэг цаана хөнгөн атлетикийн улсын 45 удаагийн аварга Монгол улс, олон улс, Аз, дэлхийн ахмад мастеруудын тэмцээнээс нийт 48 алтан медаль, 34 мөнгөн медаль, 37 хүрэл медаль хүртсэн байна. Ер нь спортоор хичээл нь өөрийгөө хөдөлгөнө гэдэг чинь ерөөсөө маш сайхан асуудал л да. Ер нь өөрийгөө маш сайхан төвлөрүүлж, сайхан бэлтгэл хийж, сэтгэл санаагаа засаж одоо жишээлх юм бол одоо энэ уул хадаар цанчид бол ер нь ууланд л голчлон бэлтгэл хийн шээ. Тэгэл хийн зүгээр яг хөнгөн атлетикт бол уулны бэлтгэл хийж хийдэг юм л да би өөрөө. Тэгээ ер нь тэгээд ууланд наалах нь тэгэл гүйн ер нь сэтгэл санаа сайхан өндөр байд юм а. Ер нь юм хийгээл гадуур гүгээл явж байгаа сайхан. Би гүйлтэнд л дуртай ер нь угаасаа. Тий цандаач дуртай айлаланд. Одоо эргүүлээд нэг цан мандаа явах гэхээр бас нэг жаахан за байли гэж бодоод тэгээ хөнгөндөө гүйж байгаа тэгээд би. Тэгтээ ахмадуудын тэмцээндээ би ордог байсан 2-3 жил орж исэн. Тэгэл дөрвөлөл алтан медаль авчдаг л байсан. Үеийнхэн бол ер нь тэгээд ер нь чимгээгч та нараа бас яста мундаг байна. Энэ олон хавдруудыг давж дуулаад эргээд хамталтантайгаа ингээд ирнэ гэдэг чи ямар сайхан юм бэ? Та одоо энийгээ ястаа ингээд яг өмнөх бэлтгэлт шигээ ингээд бэлтгэлээ хийгээд ингээд явахаар та танд бол болж яг эрүүл саруул юм шиг та ерөөсөө биднээс ч илүү сайхан царайжсэн мэсэн тэр чинь сайхан ядраагүй айгүй сайхан биш ямар ч хүнд бэлтгэлийг та ер нь айгүй сан давж туулж штэ гэл намайг хүүхдээ за та нар битээ намайг хотлоо өнгөрөөгээд гараа гэж хэлээл тэгэл өнгөрдөг баг.